За энэ сарын ихэр Хятадын Синхua агентлаг Монголоос дайцсан хулангийн сөрөг анчтаас зүхтан хил нэвтэрч орж байна гэсэн мэдээлэл цацсан. За энэ мэдээллийн дагуу ямар учраас хулангийн сөрөг Хятадын хил даван дайжих болсон шалтгааныг тодруулах гэлээ. За байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газраас тодруулахад албан ёсны мэдээлэл байхгүй байна гэлээ. За хулангийн сөргийг Монголын хилээс давж Хятадын нутаг дэвсгэр рүү орох боломж байхгүй гэж байна. Тэгэхээр хулан бол ховор амтны чагсаалтанд байдаг амтан. За хулан хилээр гарслаа гэсэн бол албан ёсны мэдээлэл бол байхгүй. За би бол бодохдоо хулан бол хилээр бол гарах боломжгүй, Хятадын нутаг руу орох боломжгүй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр манай Монголын хилийн тор өөрөө 1.5 метрийн өндөртэй байдаг. Гэтэл цаана Хятадын талд болохоор 2 метрийн өндөртэй тийм төмөр багантай тийм тор байж байдаг. Тэгэхээр хулан бол тэрийг бол давж Хятадын нутаг руу орох бол боломжгүй. За төрийн захиргааны төв байгууллага бол 5-8 жилдээ бол ер нь нэг ховор амьтдынхаа тоотлогыг төлөв байдлын судалгааг бол зохион байгуулж хийлгүүлдэг байгаа. За яг одоогор бол хамгийн сүүлийн үеийн тоолго бол 2014 онд 10 онд хийсэн тооллого нэмэгдэж. За хамгийн сүүлд хуланг 2010 онд тоолсон юм байна. За энэ тооллохоор 14-өөс 18 мянга орчим гэж тоологджээ. За манай улсын ховор амтны чагсаалтанд багтсан энэ амтныг анчтад хөөгдөж Хятад улсын нутаг дэвсгэр рүү орж байгаа гэж Синхua агентлагаас мэдээлсэнийг тодруулж байгаа гэлээ. За мөн түнчлэн хил хамгаалах ерөнхий газрын хилийн авдны хилцээ утсанд холбогдож энэ талаар тодруулахад за энэ талаар ямар нэгэн мэдээлэл одоогийн байдлаар байхгүй өгөх боломжгүй гэсэн тайлбарыг мөн өгсөн юм а. За хулангийн нийт тархалтын 67% Дорн говь, 20% Нүмэн говь, 13% нь Ховд, Говьалтай, Баянгор аймгийн нутагт байна гэж үздэг байна. За харин сүүлийн 2-3 жилд хулангийн нөөц байршил эрс буурчээ. За дэлхийн нийт хулангийн сүргийн 60-аас 70% нь Монголд байдаг өгөөд хэрвээ манай нутагт энэ амтан устж өгөө болвол зэрлэг хилжиг буюу хулан дэлхийд байхгүй болох аюултай юм а.